Монголын элэгнэгт явахаар тайхан тусам бурхны хүүгээр Баатар мэдчилж байна. Энэ G-Mobile Skytel 2 нийлүүл таарна. Үнэхээр нэр хэрэг алгаа. Би одоо энэ дорнодоос энэ Баян хөшөөний бомб гээд энэ бөөрнөрөө артлаа. 350 км газар шүү дээ. Энэ хооронд энэ G-Mobile нэг ч сүлжээ өрөхгүй шүү дээ. Үнэхээр нэр одоо яамар ч юм дэм хэлэх үг алга нэр. Mobicom Skytel 2 бол хөрх юм зайлвал бас ч гэж бариад байна үш тэрнэ. G-Mobile бол үнэхээр хог болчихж байна ш. Анхан сайндаач би чинь G-Mobile аваагүй юм л та. Намайг хүүхэдж байхад, намайг залуу байхад энэ утасны операторуудын чинь дугаар үнэгүй байсан шүү дээ. Манай ангийн их Баатар гэдэг нэг сонин нөхөр мань дугааргүй өстө өгөж атлаа гэдэг тахлаар нэг ихчийнхаа 9911 гэдэг дугаарыг зүгээр бэлгэлчихсэн. Үнэнгээс шүү. Тэгээ тэрнийг тэр нэг ихчтэй аваачиж өгөөд өөрөө нэг 9918 та дугаар нөгөө ихчийнхаа барьж исэн дугаарыг аваал. Тэгэл тэрнийг ээж мэжтэй бариулаад явжсэн. Одоо ч хүртэл бариул байж байгаа байлгүй. Тэгээ би яагаад энэ G-Mobile-ыг авсан гэхлээр амхандаа л энэ цэрэн бунцэг гард мэрд бүх мөх бодоол ухаан үедээ бүгд л үнэгүй байсан юм чинь. Тэгээ нэмөө бунцэг гардаа тосуулна гэл ингээл G-Mobile авсан ингээл хохирж шít. 350 км газар нэг ч сүлжээ барихгүй нэр. Одоо нэгэнт явцгүйгээ мэдсэн юм чи одоо энэ Skytel-тайгаа нийлээд тэгээд ядахтаа энэ нэг төв зүүрэн газрууд дээр тийм ээ. Одоо энэ юунаас ч Дорнотоос ч наашаа гараад газрын тосны 21 дугаар талбай гэж байгаа. Тэн дээр ядахтаа нэг энэ Баян хөшөөний бомб дээр ядахтаа нэг ингээд нэг хоёр газар ядахтаа сүлжээ өрчдөг бол бас нэг хэрэгтэй тий. Тэг чи энэ Mobicom Unitel 2 бол ингээл энэ бөөрн өрөө иргэл битүү барьж шít. Хаал бол хаа барьж шít. Арай биш нэр. Та нар шít. Эсвэл зүгээр энийг энэ G-Mobile Skytel 2-ыг зүгээр хаавал таарна. Тэгээ бид хэд энэ дугаартайгаа Mobicom Unitel 2-ыг аль нэг рүү шилжиж л үз. Нэрээ тоглоомч. Ийм хогийн одоо новшин оператортай байж ирнэ яадаг юм. Нөгөө нэг хэрэглэгчд хохирж байгаа хөөхгүй тий. Тэгээ автсан юу яаж болдгоо? Болж болдгоо. Энэ дээр чинь бүх юм байгаад идэг. Өөр оператор руу шилжийгээ тэгэхээр одоо бас нуугаадах юм байхгүй бас нэг тийм үст. Компьютер дугаар авалтай байна биш. Үгүй тийм үст 200 сая төгрөгөөр одоо 99.11 ч гэдэг юм уу хэд байдгийг 100 сая төгрөг мөргөөр дугаар аваадах тийм боломж биднэрт байхгүй шүү дээ. Ингээ гарцаагүй их энэндээ уягчаад идэг. Лайтон онорс навш. Одоо энэ булан дээр харагдаж байгаа энэ 88% гэдээ харагдаж байна үү те энэ цэнэглэгдэж байгаа. За энэ бас нэг газрын зураг тавьж харуулъя та тийм ээ. Одоо би одоо ингэ харж байгаа нараа энэ энд байж байгаа шүү дээ навш. Өөр нөр ирэг дээр нараа. Энэ сааралтаад байгаа шүү дээ тий. Энэ миний байгаа газрыг зааж байгаа байхгүй. За ийм байна. Одоо Mobicom G-Mobile 2 бишээ. G-Mobile Skytel 2 нэг бол нийлээд нэг бол одоо ерөөсө бүр болоод тий. Дампуурлаа зарлаад тэгээд энэ Mobicom Unitel 2-тэй нэгд нэр ш. Ингиж хүнийг хохироож ингэж нэрээ хэлэх үг алга нэр. Энд хүмүүс одоо ингээл видео кол хийгээл байцгааж байна. Тэгэхэд би одоо нэр уцаарч ярьж чадахгүй нэр. Новшин маа нэр. За одоо бас баталгаажуулж тийм ээ. Одоо энэ уг нь энэ юун дээр яагаад би сая скрин рекордер хийж инэхлээр тэр сүлжээ орохгүй байгааг нь харуулж байгаа байхгүй юу. За тэгээ одоо энэ багийн төвийг харуулаад тах. Энэ чинь 2 дугаар гэдэг үлээ дээ. Халахгүй сум ээ. За ингэ зогсож гинөө, бороо орж гинөө. Баярбаатар явсан газар дандаа бороо орж их юм да, тийм ээ. Энэ өнгөд Mobicom ч юм уу, Unitel ч юм уу стандарт харагдаж байгаа биз. Энд бол ингээл хүмүүс сайхан ингээл сүлжээт. Одоо болоо. Ингэж хүмүүсийг ингэж хохирож одоо тийм үстэй. Хаашаа G-Mobile-аас нэг тэр 2G нэг ингэдэг утас заавал давхар авч бариад тэгээ тэрнгээр ярих хэрэгтэй биш нэгт. Хоёр тэр 2G сүлжээнийх нь утас нь энэ одоогийн ухаалаг утас тийм үстэй iPhone 17 Samsung одоо S26 ч гэдэг юм уу юу гэдгийг энэ ухаалаг утаснууд чинь ажиллахгүй 2G SIM нь. Заавал ч зөвхөн тэр 2G
юундаа ажиллана. G-Mobile утсандаа ажиллана. Тэгээ хотод очиод барих гэхлээр 3G симээр заавалчгүй солино. Нэр үнэн утгагүй маа нэрээ. Тэгээ хааш яах ёстой. Тэгээ ингээд энэ нэг 3G симийг ингээ хийгээ явахлаар ингээд энэ тэнд барихгүй. Энэ хаасаагүй ялгаа авахгүй шүү дээ. Би ч одоо Монголын бүх газраар явсан. Mobicom, Unitel хоёр бол Unitel хамгийн илүү олон юутай юм лээ. Хаасаагүй барьд юм лээ. Mobicom арай бага юм лээ. Миний явсан газар арлаа. Би энэчнээс одоо Улаанбаатараас Увс орлоо, Хөвсгөл орлоо. За Өмнө Говь орлоо, Замын Үүд орлоо. Одоо энэ Дорнод руу ирчээд энэ Баян хошуу бомбд дээр ирсэн байж гин. Миний явсан газруудаар л авал тийм юм байлээ. За энэ G-Mobile бол өстө барьдаг газар гончин жоо, сумын төв дээр нэг орж ирнэ. За тэгээд муу орж ирнэ бас ядчих хат. Уншаа гифт чинь. Тэгээд аймгийн төв дээр нэг орж ирнэ. Тэгээ өөр газар байхгүй. Болиул таар нэр. Шицтэй. Энэ нэрээ тоглоом биш шүү монголчуудаа. Би одоо гэрээсээ гараад одоо бас ингээд юм чинь тийм үстэй. Эхнэр хүүхдээ орхоо гараад ирсэн араас санаа зовчлоо байлгүй. Бас нэг эхнэр хүүхдээ хил дуулах ч юм байна шүү дээ. Энэ замд таарсан энд одоо жишээлбэл ингээд энд би одоо ингээд хоол идэх гэж байж байна. Сүлжээ баг. Яаш гуугаал. Яаш хаашаа би ингэж заавалчуд оромжлогдож хүн гойж явж халбтай шүү дээ. G-Mobile байрсныхаа төлөө. Тийм үстэй. Нэр тоглоомчгүй энэ одоо яадаг юм байгаа энэ харилцаа холбооны зохицуулах газар мазар энэ шаардлага марлагын тавиул таар. Чанга шиг шаардлага тавиул таар. Ийм нөхцөл болцоо тийм үстэй. Одоо энд муу сан чи энэ багийн төв дээр одоо бас нэг миний харж байгаагаар нэг жижиг сум дайны ямар ч бас нэг 100 га айл байх шиг байна. Энэ бөөрнөр эргээр айлууд байна. Энэ 350 км доо хэдэн айл байгаа вэ л үү. Ийм шаардлага хангасан нөхцөлд тийм ээ. Одоо Монгол улсын 330 сум тэдэн баг 2000 багч байдаг юм уу. Ийм газруудад заавалчгүй сүлжээгээ байгуулж гэдэг юм. Тэгээ 21-р зуунд одоо ингээд юу гэсэн үг юм бэ ч тийм үстэй. Одоо 6G-ийг яригдчихэхэд одоо өнөөдөр ингээд сүлжээгүй. Ийм утгагүй нэрээ. Mobicom-ыг харалтаа. 2G сүлжээгээ бүгдийн Nokia-нууд одоо манай дэлгүүр дээр Nokia зарагдхаа болцсон шүү дээ. Яасан гэдгсэн чинь Mobicom юугаа 2G сүлжээгээ хаацсан. Одоо ингээд 3G-гээс дээшээ барьдаг болсон. Ийм учраас 3G-гээс дээш утас авахар болсон гэдэг ингээд. Mobicom одоо ингээд 2G сүлжээгээ бүхэл одоо 2G сүлжээгээ хаачаад байхад өнөөдөр манай G-Mobile нэр үнэндээ нэр онгоо нэр. Одоо энэ иймэрхүү хариуцлагагүй хөгждгүү тийм ээ. Хүн барьцаалцсан. Нэг юм дугаар 10 жилийн өмнө ингээд 20 жилийн өмнө авцгаацсан. Ингээд сольж болдгоо, болж болдгоо. Иймэрхүү хүнд байдалд орчод байгаа хүмүүст бас нэг боломж олгодог баймаар байна. За баярлалаа.